Сайн байцгаана уу? Налагчуудаа хайр түгээн мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Энэ цаг мөчид төрсөн өдрийн баярын тохиож байгаа эрхэм хайртай эгч Тони одоо хэмээн хаяглаж эжилдэн дассан дүүнэрийнхэн зүгээс эжийн энтэй хайраар үргэлж биднийг эвээлэн төшөж байдаг. Тандаа эрүүлийн сайн сайхныг хүсэн өрөөё хэмээн илгээсэн их гоё мэдчилгээг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Төрсөн өдрийн баяртай тэгээд бас төрийн дэд одон медаль алтан гац одонгоор ингрээ медалсан давхар баярт мөчийг нь хуваалцаж хамтдаа мэдчилгээний эзнийг маш гоёор баярлуулцгаая. Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид эрхэм Тони Омигээ зорин хүрэлцэн ирээд бидний шинэхэн зочин болон саатан морлож байна. Тавлаг сайхан байна уу? Иншлэг сайхан байна уу? Иншлэг сайхан болж байна. Та нарын зуншлаг сайхан болж байна уу? Сайн явж ирвэ. Гинтийн цэцэг өрх үйл ажиллагаатай хүрэлцэн ирсэн томартаа баярлалаа. Баярлалаа. Их гоёор инэмсэглэн угтаж авсан тандаа баярлалаа. Өнөөдөр чинь шинэ сар эхлэж байна. 7 дугаар сарын 1-нд хүмүүс эд ажилтаа бужигнж байхад харин таны маань хувьд ёстой нэг гоё өдөр тохиож байгаа болов гэж бодож байна. Төрсөн өдрийн баярын мэндийг та биднийг үзэж байгаа нийт нутгийн зан олонных нь өмнөөс хүргье. Баярын мэнд хүргэе. Баярлалаа. Та нартай ингэж хүрэлцэн ирж сайхан мэдчилгээ явуулж байгаадаа та нартай дахин баярлалаа. Баярлалаа. Охин нэг юм цэцэг барьж яваад хүмүүсийг баярлуулдаг, ажил хийдэг. Тэгэхээр онцгой нэгэн захиалга надад одоогоос нэлээд хэд хоногийн өмнө ирсэн. За. Түүнийг дамжуулахаас өмнө одоо та биднийг үзэж байгаа хүмүүстээс өөрийгөө нэг товч танилцуулаасаа гэж хүсэж байна. Та минь ер нь аль нутгийн хүн, аль салбарт ажиллаж байв гэж танилцуулвал. За би улсын өмнөгөр самын аюушийн 2 дугаар хэм болон мэндэлсэ. 76 онд тэгсээд уугуул нутагтаа ажиллаад хавдрахтаа уурхаад 6 жил ажилласан. Улс аймагт 8 жил ажилласан. Ер нь нийтдээ нэг 20 хэдэн жил багамчин албан тушаалтал ажил хийлээ. Ард түмнийхээ эрүүл мэндийн нээлээ. Сайхан үйлсийг хийж өдөөхөрсөн. 2006 онд насныхаа тэтгэр олон хүүхдийн хуваар тэтгэрээ тогтоолгоод тэгэл одоо хүртэл сайхан амьдрал өрх хөвгтөйтэйгээ сайхан амьдраа сууж байна. Энэ налахт уугуул нутг минь уус суугуул нутг минь налах байна. Тэгэхээр гавьяаны эмэрлэндээ гангарын суугаа эрхэм эмээ танд бас маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Охин нь энэ бэлгийг гардуулахаас өмнө онцгой нэгэн хүмүүсийн илгээсэн чин сэтгэлийн үгсийг чанга дуудан уншиж өгнө. Та бид хоёр түүнийг нэг сайн сонсвол энэ бэлэг хинээс ер нь ямар учиртай вэ гэдг нь их тодорхой болох байх гэж бодож байна. Өнөөдөр төрсөн өдрийн баярын тохиож байгаа эрхэм хайртай эгчтэй баярын мэнд хүргье гэж хаягласан байна. Эжийн энтэй хайраар эвээлэн тэтгэж үргэлж бидний зүрхэнд сэтгэлд ойр байдаг эгч минь та бид бүхний бахархал юм шүү. Нэгэн эхийн хөвлөд бүрэлдэж, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож, нартад бисийн төших нандин учирлаар заяасан эгч минь ээ. Та минь бидний хамгийн том төшиг билээ. Гаднаа зэмлсэн ч дотогшоогоо дандаа л өмөлзөж байдаг. Газрын хаанаас ч хідэн дүүнрээгээд зориодл ирдэг. Нартад биднийг төших нандин сайхан эгчтэй байна гэдэг сайхан юм аа. Энэхүү мэдчилгээг уул усны деваажин, уус нутгийн баруун хязгаар өмнө суманд суугаа эрхэм ижилдэн дассан дүүнраас нь эгчтэй гинтийн бэлэг болгон барьж байгаа юм шүү. Аав ээжийн өргөө цагаан гэрт аз жаргал дагуулж тэнгэрт байдаг 7 бурхан одлогоо адил гэрэл гэгээ цацруулж зулайгаа гიშгэж хүмүүний орчлонд бид мэндэлж байлаа. Зовлон жаргалын алинд бисен түшиж авах зах хязгаар нь үгүй хувь тавилан бидний том ахыг булааж авсан ч гэсэндэ ард нь үлдсэн хангай шиг их түшигтэй ээж шиг нүмертэй аав шиг минь халамжтай эгчийгээ нэг баярлуулахыг хүссэн эрхэм дүүнэрийн хүсэлтийг уламжилж явнаа. За тэгээд хайртай дүүнэрийнх нь хайр, хүндлэл бас сансан сэтгэл шингэсэн маш гоё бэлгийг
танд өндөр хүндэтгэлтэйгээр гардуулж өнөөдрийн төрсөн өдрийн баярын мэндийг хүргэж байна. Хүлээн авна уу. За баярлалаа. Санууч инээсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан маань Тэгээд Тони эмигийн маань хувьд ер нь хүлээгэж санаанд чороогүй хүмүүсээс гинэт байж чадв. Стагент байж чадлаа. Дүүнерээс ийм их сайхан цэцэг, ийм их сайхан мэдчилгээ авна гэж ерөөсөө санаагүй. Ямар гоё юм бэ? Сая харин мэдчилгээгийнхаар хин нөхчихсэн юм болоо. Би бүр хотод явж байсан чинь энэ манайх надыг хотоос аваад ирсэн байхгүй. Яавчрээд тэгэл ингээд юу ягаал ээж бас нэг урдаас нэг орд ирсэн тэрийгэ тааруулна гэж жижиг өрөөнд. Энэ үед миний тэрсэн өдөр 7 сарын 1-нд та нар ч надад их гоё ор бэлгэлээд байгаа юм шиг байна. Манай дүүнерээс мэдчилгээ ирсэн бай. Дүүнертэй өстэй хайртай шүү. Миний дүүнер мундаг эгчтэй ингээд 70 нас хүртэл ингээд эгчин дүүнертэй хайрлаж явсан, тийш тулж явсан, дүүнерээрээ дэмнэж дэриглүүлж явсан. Энэ бүх би доороо 5 дүүтэй, дээрээ нэг ахтай байсан. 5 дүүтэй өнөөдрийн энэ их сайхан мэдчилгээг хүлээн авч та нартаа урт насаж удаан жаргаараа гэж л одоо яриа да. Дүүнер мундаг шүү. Баярлалаа гэж хэлээ да. Өргөөхтэй ч гэсэн одоо миний өргөөхтэй өнөөдөр сайн сайхан явж байгаа бол миний нутгийн уулсны уулс диважингийн тэр их сайхан ус савдаг ивэж олон кахтив дөрөв наав ээжийн заяас өгсөн ханьх тимийн заяас өгсөн гэж бодчих. Энэ зэрэгтэй сайхан амьдраа явж байгаа бол энэ бүхэн л бидний дээд тэнгэрээс ивэж байгаа миний дээд тэнгэрийн бурхад. Баярлалаа. За баярлалаа. Мэдчилгээ өгч энэ нэг сайхан баярлуулж ирсэн та нартаа баярлалаа. Та нарынхаа ажил ёсод нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд охин нь энэ бичлэгтээ бас нэг гоё баярт мөчийг дурдах ёстой. Цагаан халаа цэвэлзүүлсэн цайлган цагаан сэтгэлтэй эрхэм эмч бүсгүй яруу алдрыг бас дурсах зүйтэй. Эгч маань эрүүл мэндийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэдэг сайхан эмч бүсгүй байлаа. Одоо говьяаны амралтандаа чаргаж байгаа. Тэгээд бас саяхан төрийн дэд одон медаль алтан газар ингрэ медалс ингээд тунчиг сайхан мөчүүд таны минь амьдралд араасаа тохиолсон юм гэлээ. Тэгэхээр энэ сайхан баярт мөчүүд урт удаан үргэлжлэх болтугай. Эрүүл их сарвал сайхныг хүсээд харанхыг гүйгүүлсээ дүүтэй юм чиндээ дүүлэн нислээ чиггидээ дүүгийнхээ хараас л холсонгүй дээ дүүрэн амьдранда дүнсийг өдгий нутагтай юм чиндээ